Усан цэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 25 метрийн зайн бассейнд тэгшжил, 50 метрийн зайн бассейнд сонгоожил буюу аль аль нь 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг уламжлалтай. 25 метрийн зайн энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Будапешт хотын Дуна аренад болж 45 зай төрөлд медалийн эзэдийг тодруулна. За энэ удаагийн тэмцээнд Монгол улсаа төлөөлж олон улс хэмжээний мастер Инх хамгаалангийн Ариун Тамир, араар дадлах сэлэлтийн 100 болон 200 метрийн зайд уралдах бол олон улс хэмжээний мастер Бат2-ын Инх Тамир өөрөөр дадлах сэлэлтийн 100 болон 200 метрийн зайд уралдана. Мөн спортын мастер Бат саналын Марл өөрөөр дадлах сэлэлтийн 50 м 100 м-ийн зайд, спортын мастер Ганзөргийн Сугар нөхий сэлэлтийн 50 м 100 м-ийн зайд тус урд сорихмаа. Энэ тэмцээнд оролцох Монгол улсын баг тамирчдын ахлах дасгалжуулагчаар Бат болд дасгалжуулагчдаар Баяраа, Дэмүүл нарын дасгалжуулагчид ажиллаж байна. Маргааш тэмцээн маань Ариун Тамир тамирч маань 100 м араар дадлах сэлэлтээр үүснэ. Түүний дараагийн өдөр спортын мастер Марл маань 50 м 100 м өөрөөр олон улсын мастер Инх Тамир маань 100 м өөрөөр гэсэн хоёр гараанд уралдахаар бэлэн болсон байна. Нийт маань тамирчид маань хоёр гараанд уралдаж байгаа. За ерөнхийдөө энэ тэмцээн маань нийт 194 улсын хамгийн олон тамирчид орж байгаа дэлхийн 25 м дэлхийн аварга гэдгээрээ онцлог тэмцээн болж байна. Монголын улсын спорт сонирхогчдын холбооноос тамирчид дасгалжуулагчдаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын чанартай томоохон уралдаан тэмцээнүүдэд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцуулж туршлага суулгах цагийн амжилтыг доктортойгоор ахиулах, холбооны шүүгчдийн бүрэлдэхүүнийг гадаад дотоодын олон улсын сургалтуудад хамруулж чадваржуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм а. Энэ үйл ажиллагаатай холбоотойгоор Монголын улсын спорт сонирхогчдын холбооны шүүгчдийн зөвлөлийн гишүүн Мөнгөн Сор энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалт, шүүлтийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлахаар багийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байна.